Стратегийн ач холбогдол бүхий ордуудын энэ гүйлгийг хяналтанд авна гэдэг бол зөвлөдөө. Өнөөдөр юу стратегийн ордууд битгий хэл манай гадаад дотоод үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулагчдын гадаад гүйлгээ өл хөдлөх хөрөнгө энэ төр ямар хөө төвшөнд байгаа хаана юу байдаг гэдгийг ч гэсэн хяналтанд байдгүй юм байлээ. Тэгэхээр энэ зохицуулт хийх бол зайлшгүй шаардлага байгаа нь ойлгомжтой. Гэхдээ энэ валютын зохицуултын тухай хуулийн шинжилсэн найруулгыг одоо бид 3 дахь өдөр өргөн барих гээд ингээд бэлэн болчиход байж л да. Тэгэхээр ингэж нэмэлт өөрчлөлт оруулах 1-2 заалтыг сольж ирсэнс тэр валютын тухай хуулийнхаа шинжилсэн найруулгатайг уялдуулаад хамтд нь энийг ингээд нэг мэсэн шинжилсэн найруулга гэж байгаа юм чинь зохицуулаад хийчих бололцоо нэгд байхгүй байгаа мó гэж асуумаар байна. Хоёр дахь зүйл нь Монголын энэ банкуудын холбоо бол энд нэлээд тийм дурамжхан хандж байгаа юм байна шүү дээ. Ягаад гэвэл Төв банк өөр дээрээ энэ данс байршуулна гэдэг бол одоо зохимжгүй. Ягаад гэвэл энэ арилжааны банкуд дээрээ явж иж энэ үр дүнгээ өгнө. Дээрээс нь манай арилжааны банкуудын гадаад гүйлгээг зохицуулдаг гадны олгуулсан санхүүгийн байгууллагууд ч гэсэн энэ дээр одоо шүүмжлэлтэй хандж байгаа гэсэн мэдээлүүд байгаа л да. Тэгэхээр энэ дээр би Төв банкнаас тодорхой хариулт авах гэсэн. Манай тэр гадаад гүйлгээг хариуцдаг 4-5 банк байдгийн гэсэн тэд нар ч гэсэн Төв банкн дээр энийг байршуулах нь одоо буруу гэдэг шүүмжлэлээр хандж байгаа гэсэн мэт л байгаа. Энэ тал дээр та бүхэн ямар байр суурьтай байна? Зарим банкуд бас энэ дээр эсэргүүцэх юм илэрхийлээд эхэлсэн гэж хүртэл тэр банкуудын холбооны зүгээс яриад байгаа. Манай том арилжааны банкуд Төв банк дээр байршуулах биш энэ арилжааны банкудаараа дамжаад дансан байршаад явах нь зөв гэсэн байр суурь бас илэрхийлээд байгаа. Тэгэхээр нэгдсэн ойлголтод хүрсэн үү? Ер нь аль нь илүү байдгийг Төв банк өөр дөрөө дансыг байршууллаа гэд энэ жишээ нь эдийн засагт юм уу валютын нөөцөд үр дүн яаж өгөх үү? Өнөөдрийн байдлаар жишээлбэл оюут толгой дээр бид нар яриад байгаа шүү тийм ээ. Оюут толгой дээр ажлын хэсэг бас гараад одоо ингээд бид нар бас очиж үзэл ингээд хийж гин. Өнөөдрийн байдлаар бид байршуулахад бэлэн бус гэж энийг илэрхийлсэн байгаа юу? Нөгөө талаасаа одоо татврын тухай хуулиар банкар дамжиж орж ирсэн одоо хөнгөлөлтөө зээлмэлд оногдуулах татврын 5% гэж байна. Жишээлбэл одоо энэ стратегийн ач холбогдол бүхий ордуудын гүйлгээг Төв банкнд байршуулснаар одоо татврын хуулинд орж байгаа энэ өөрчлөлт жишээлбэл үйлчлэх үгээд энэ зүйлүүдэд нэг тодорхой хариулт аммаар ах юм. За 3 номер хариулах уу? Чинь өөрөө хүсвэл яана гэж байгаа шүү дээ, данс нэ гэж байгаа. 3 номер Монгол банк. За яг энэ одоо яг өргөн барьсан хуулийн төслөөр бол энд 3 үндсэн зарчмын асуудал байгаа. Нэгдүгüүрт нь бол энэ Төв банкн дээр данс нэгтгэхэд нь бол стратегийн орд эзэмшдэг ийм том төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа байгууллага байх ёстой. Дараагийнх нэг заалт нь бол Монгол банкнаас одоо бас тодорхой хэмжээний экспортын орлогын доод хязгаар дээр бас нэг тоо тавьж өгөхөр байгаа. Энэ нь бол бүтээгдэхүүн их том хэмжээний экспортын орлого ордог, том хэмжээний орлого олдог компани байх ёстой. За тэгээд гуравт нь бол өөрөө хүсэлтэд гаргаж Монгол банкн дээр дансаа нэхэр ийм 3 зарчмын үндсэн залтал байгаа. Тэгэхээр бол энэ утгаараа бол тийм олон компани бол байхгүй. Энд бол цөөхөн компани байгаа. За мэдээж экспортын орлогын тооцоод үзэх юм бол өнөөдөр Монгол улсад манай экспортын орлогыг олдог цөөхөн хэдэн компани байгаа. Одоо Эрдэнэс 5 толгой ч юм уу, Эрдэнэт ч гэдэг юм уу одоо уул уурхайн компаниуд гэдэг. Тэгэхээр зөвхөн энэ уул уурхайтай стратегийн ордтой холбоотой компаниуд болж болохоор ийм залт байгаа. За тэгээд яг ер нь бол зүгээр жишээ түүх явах юм бол одоо 1991 он гээд Монгол банк алт дийлэрээс болоод алт дийлэрийн хэрэг гэж их яригддаг. Энэ юмс бол нөөцгүй болж байсан. Тэр үедээ бол говь компани Эрдэнэт үйлдвэрийн дансыг бол өөр дээр бас төр зур ашиглаж улсын нөөцөө валютынхаа нөөцийг нэмэгдүүлэх зорилгын туршлага байд юм байна. Тэр утгаараа Монгол банкн дээр бол бас энэ данс байрших юм бол Монгол улсын валютын нөөцөнд бол ач холбогдолтой гэж үзэж байгаа. За өшөөнийг жишээ хэлэх юм бол за одоо тэр Дубайн гэрээ гэж байдаг. За тэр гэрээгээр бол хөрөнгө оруулагчдад бол 4 тэрбум долларыг бол жил нэг тэрбумаар ингээ Монгол улсад 4 жил одоо оюутлогын далд уурхайн бүтээн байгуулалтанд зарцуулахаар ингэж явж байгаа. Тэгэхээр 4 тэрбум доллар гэдэг бол өөрөө их том дүн. За ялангуяа одоо Монгол улсын өнөөдрийн валютын нөөцтэй бараг дүүцхүүц ийм хэмжээний том дүн учраас өнөөдөр арилжааны банкарын дамжихад энэ ачааллыг нь даах арилжааны банк байна уу гэдэг дээр олон улсын хөрөнгө оруулагчид нь жоохон эргэлзээтэй адил байд юм шиг үлээ. Хөрлөбаатар